За дараагийнхаа бичлэгт тавтай байрал. Тэгээ энэ удаагийн бичлэгээр оройныхоо арьс арчилгааг та нартайгаа хамт хийх гээд бэлтжээд байж гин. Тэгээ би түрүүн бассейнаас орж ирээд нүрээ угаачихсан. Аль үзээний будаг мудгаа бассейнд орохоос өмнө бүгдийг арилгацсан. Тэгээ би будгаа арилгахтаа болохоор тосон цэвэрлэгч тэгээд хөөсөн цэвэрлэгч хоёрыг ашигладаг байгаа. Тэгээ араас нь угааж дуусч араас нь цөөнөр падаар арчиж давхар шалгадаг буюу бараг нэг солонгосын 10 алхамт арьс арчилгааныхаар хийдэг. Тэгээ ч гэсэн өнөөдөр яг юу хийдгээ харуулангаараа ойр зүрийнхаа ганц хоёр сонин сайхан гэрэлцангаараа бичлэг хийчихье гэж бодсон юм. За тэгэхээр түрүүн хэлсэнчлэн нүрээ цэвэрлжээ давхар төнөр падаар арчиж шалгадаг гэдсэн шүү дээ. Төнөр пад гэдэг л болоо дээ. Падаар арчиж шалгадаг гэд хэлсэн шүү дээ. Тэр одоо ингээд хоёр хацрын дээрээс хоёрыг тавьж яагаад маск шиг ингэж тавина. Тэгэл маск шиг бол маск бол гол ашиглалчихдээ шүү дээ. Иймэрхүү мэг. Та нар тэгдэг үү? Би л тэгдэг. Ингэж тавиад тэгээ жоохон ингэж үлээж яагаад тэгээд сайхан арчаад шалгаад явчихдаг. Тэгээ би нэг юм бодсон байхгүй. Гарсан батгай амжилгээс илүү урьдчилж гарах гэж байгаа батгануудаа амжилах хэрэгтэй юм шиг үйлээ гэж бодсон. Тэгээ миний арсны онцлог болохоор Т-зооны тослогчлолтой хуурай арс буюу холимог арстай гэсэн үг. Яг ингэ Т-зооны тослог тэгэнгүүтээ хар батга, хамарны эсгийн хар батга тэгээд хамар хацраараа жоохон хөвчлөлттэй гэсэн үнэлгээтэй арьстай байгаа би. Тэгээд болохоор тэгэл аль чадхаараа өөртөө тохирох арьс арчилгаагаа бол хийх гэж хичээж байна да. За ингээд падаар арчиж дуусчаад араас нь тонер өдрөх нь би болохоор энийг хэрэгэлдэг. Сүүлд энийг авч үзсэн. Дажгүй байгаа хэрэглээд бараг 14 хонжинууд тэгж байгаа чинь тэгж байгаагаар нь л бас дажгүй байгаад байгаа. Тэгэхээр болоод байгаа юм болов уу гэж би үзээд байгаа өөртөө. Энийг хэрэглэхээр ингээд яг нэг юм хэрэгэлсэн юм шиг санагдаад идэв. Тэгэнгүүт нөгөөх нь юу вэ? Нэг брэнд гэдэг юм аа. Ануагийн тонер падыг хэрэглэхээр амар усан санагдаад идэхгүй надаа. Тэгээд би Cosrx тэгээд нөгөөх нь юу вэ? Тэгээд нөгөөх нь дагаа нэг ногоон брэнд гэдэг юм аа. Тэр ногоон брэнд хоёрыг бас хэрэглэж агаад тэгээд Eurosensei энийг сая сүүл TikTok дээр амар алдартай болоод тахаар энийг хэрэглэж үзгээд авсан. Өнөөдөр маск тавих өдөр би өнжөөд нэг маск тавьдаг. Тэгээ өнөөдөр болохоор зүгээр Mediheal гэдэг маск байна. Зүгээр ямар нэгэн спешиал маск биш зүгээр л цаасан маск гэдэг дээ. Тийм маск тавих гээд бэлтцсэн байна. Миний амьдралтаа тавьсан хамгийн алдартай хамгийн гоё маск гэвэл нөгөө нэг 50-аад унтдаг коллагентай маскууд нь шүү дээ. Хоёр төрлөөд юм аа. Нэг нь болохоор хуулдаг. Нөгөөх нь болохоор яг ийм цагаан маск хэрнээ тавьж унтаад өглөөс ирэхээр өнгөгүй болсон байдаг. Би бас зургийг оруулж үзье. Тэгээд тэр 50-аад унтдаг штэ. Тавьж унтаад өглөө нь өнгөгүй сэрдэг байх нь болохоор тэр бүр амар сайн зарсанд амар сайн коллаген нөгөө чигшлөгөө дүн мөнгөн сэргээгээд байгаа юм шиг санагддаг. Тэр маскыг хэрэглэж үзэх хүмүүс байгаа л бас хэрэглэж үзэр. Гэтэ бараг байхгүй хаа тэр бүрс нэг супер амар алдартай байсан шүү дээ. Тэгээ нөгөөх нь болохоор хуулдаг маск тавьж унтчаад скол бол нэг жоохон удаан тавьж байгаа дараа нь хуульж авдаг нэг маск байгаа заа. Тэр бас нэлээд гоё юм бэл гоё. Тэгээ би тэрийг бүр ингээд дахин захиалж аваа л хэрэглээд байгаа. Бүр ингээд арьс ингээд амар өнгө болсон үед эдэн штэ. Тийм үедэд би тэрийг хэрэглэдэг. Бүр нэг ингээд болохгүй ингээд бүр чихэр хитээд халууногоо их үдээд арьс бүр ингээд өнгө олтоод
Тэгэхээр тэрийг нэг тавиад сэргээчдэг. За ингээ явцдаг. Тэгээ ингээ хүзүүрөө төрөхсөд гэсэн чинь би энэ доор микс үзсэн болохоор бас демик музик хөтлөгчмөргүй санагдаад байна. За энэ маскыг бол нэг 10 минут тавьчихдаг байгаа. Тэгээ одоо 10 минут юу хийх вэ гэхээр сайхан скрол хийжтэй уцаа скролтон зүгээр скролж жаагаар хэдүүлээ ChatGPT-гээс гоё асуулт асуугаад асуулт бэлдээдэг гэж байгаа гоё асуултанд хариулцгаая. Орс нэн их гоё санаа ш тий. Би ChatGPT-гээс надад 10 асуулт YouTube царилаа бэлдээдэг гэж асуучих. Окей. Энэ баг яг миний хариултаа явуулсан. Би сая ингэж асуусан байхгүй. Skin care бичлэг хийж байгаа. Тэгээ тэр дундуур нь хариулж болохоор random question өгөөч гэдгсэн чинь what's your skin type and your biggest skin concern right now гинэ. Тэгээ би хэр түрүү хэлсэнчлэн халмаг арстай. T-зан туслаг ингээ хоёроо. Тэгээд юунаас санаа зовж байгаа нь болохоор би миний харс ингээд нэг хороо шат эмзэгширээд эхлэхээр бүр ингээ өнгөөлтө бүр гачин болдог зэ бүр ёо та нар мэдхгүй. Тэгээд хэр ойрхон шит маск хэрэгэлдэг вэ? Тэгээд хамгийн дуртай чи ялна гэсэн яг түрүүн хэлсэнчлэн хоёр төрлийн маскын дараа энэ хоёр байгаа. Энэ хоёрт би дуртай. Гурван төрлийн skin care зүйлийг амьдралдаа үзүүлээд байнга хэрэгэл гэвэл би хамгийн ихэнд нүүрний маск, пад, нарны тусгар. Пад гэдэг нь болохоор саяны нэг toner pad-ийг хэлээд байгаа. Toner pad, маск, нарны тус. Яагаад гэхээр toner pad-аар арчаад арсаа цэвэрлж, маск тавьж чигшүүлээд нарны тус төрөж хамгаална. Амир. Хэрвээ ганцыг гэх юм бол би нарны тус. Нарны тус амар чухал гэдгийг би өрсөлдөө амар сайн ойлгосон. Тийм учраас нарны тусыг та нараас нарны тусыг сайн хэрэглэж байгаарай заа. Чек 10 минут хэлсэн. Тэгээ сонноос хэрвээ анзаарвал миний нүдний доотлын энэ хар маань амар тод тэгээд ингээд энэ маань амар хурдан бүлцээд өгөхгүй. Тэгээ би тэрэндээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, кофеинтэй серум хэрэглэдэг. Тэгээ уг нь аль үжиний нүд бэлтцсэн нүдний крем байдаг. Гэхдээ бид тэрийг олж авч чадаагүй учраас энийг хэрэглэж байгаа. Тэгээ энэ заалтан дээр нугасаа нүдэн дээр төрөж болно гэсэн заалт байсан. Тийм учраас би энийг хэрэглэж байгаа. Тэгээ би хүнээс нь асууж аваад, худалдагчаас нь асууж аваад энийг авч хэрэглэсэн. Энэ ер нь л дайггүй байсан. Тэгээд дараагийн асуулт харъя. Асуултанд хариулж амарсан шүү дээ. Хамгийн үн цэнтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн болон хамгийн үнэтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн. Минийх чи ер нь жигдэдтэй бараг л би бүгднгийн Солонгосоос онлайнаар ордер хийж авдаг болохоор ер нь л нэг хамгийн бага нь бараг ойролцоогоос 21 бүтээгдэхүүн нь 20-оос за хамгийн үнэтэй нэг юу юм болоо $68 хавцаа, $60-70 хавцаал байгаа. Бүр амар үнэтэй дээ. Мэдгүй. Тэгээд сайн санахгүй л байна. Яг хамгийн үнэтэй байгаад хэрэглээгүй бүтээгдэхүүн бол одоо толгоонд орж ирэхгүй. Тэгэхээр баг бүгдийг хэрэгэлсэн юм шиг байна би. Тэгэхээр ер нь бол ямаасаа хэрэгэлдэг л гэсэн үг юм шиг байна. Хэрвээ наадах чинь надаас томлсон асуусан бол би баг өөр хариулт хэлсэн баг. Тийм байна. Одоо тэгээд доор нь энэ нүдний харыг багасгадаг нүдний маск. Өнөөдөр ер нь бол маск нүдрахгүй миний арьс арчилгаанаас өчигдөр болохоор гуйжуулдаг өдөр байсан. Тэгээ өнөөдөр болохоор маск тавьдаг өдөр. Би ингэж өдрүүд амар хувааж яадаг. Тасгал масал хийхдээ ч гэсэн яг тэгдэг. Хөлний өдөр, нурууны өдөр гэж тустай байдаг надад. Бусад хүмүүс ч ингэж тасгалаа ихээр бүгдийг хамт хийдэг гэдэг шүү дээ. Би бол бүгдийн тус бүгдэнд нэг өдөр цагаал өчигдөр миний пилатес
өглөөний гүйлттэй өдрөөс юм бол өнөөдөр миний сэлдэг өдөр гэх юм уу. Нэг тиймэрхүү ингэж хуваарлаж юмнуудыг хийх дуртай. Энэ дэшрэмт хэлэхэд. За тэгэнгүүтээ одоогийн арьс what is your current morning and night skincare difference? Би өглөөнийх юм нэг нүүрэн дээр төрөхдөггүй одоо төрөж байгаа шиг. Би өглөө яг toner төрөхөд serum битдэг лүүтэй. Serum битдэг. Skin boost гэдэг гоо Cosrx-ийн ийм том хинжээ зургийг харуулчих. Энэ нард бэнд гэдэг энийг оолоход бол би амар их юм хөдлөх гээд байгаа. Би ингээ камераараа тогтоосон байгаа юмнууд хөдлөх гээд. Тэгээ тэр Cosrx-ийн Skin Boost-ийг хэрэглээд тэгээ миний тос өөр байгаа. Орой төрхтөг тос, өглөө төрхтөг тос хоёр өөр байгаад тэгэнгүүтээ тосоо төрхээд тэгээ нарны тос төрхээд тэгээд нүр будалтай байдаг. Юу гэдэг вүлээ кремний фаундейшны дор төрхтөг юм чинь. За ямар нэг юм төрхээ тэгээ фаундейшн төрхээ тэгээ нүрөө будаад тэгээ явдаг хгүй юу. Харин оройны skincare нэр болохоор аль болох аль чадхаараа амир арьсандаа анхаарад арьсан амраах гэж чийдэг. Яагаад тэгэхээр өдөржингөө ингээл нарны гэрэл, дэлгэцний гэрэл тэгэл одоо энэ гэрэл мэрлэн ингээ байгаа учраас ингээд айгүй хор авч байгаах гэж үзэж байгаа учраас би аль болох тайвшруулаад аль болох их бүтээгдэхүүн хэрэглэхийг үздэг. Зөвчөж магадгүй, бурууч магадгүй тэгээ юу ч гэсэн би бол мэрэгжлийн хүн биш. Юу яаж байгаа өөртөө тарсан скинкэр хайж байгаа хүн болохоор нэг тиймэрхүү байна. За тэгэнгүүтээ дараагийн асуулт нь юу вэ? If your skin could talk after a long day, what would it say? Яна юу хэлэх вэ? Дурак авсуултаа гэх юм болов. Би ингээд ажил мэжилтэй өдрөө ингээд олон цагийн хичээлтэй олон цагаар ажиллаж байгаа үү. Усуудаггүй. Би өөр нь ус амар бага удаг. Тэгээ би одоо аль болох их уух гэж хичээж байгаа. Тэгээ би бүр сүултээ юм гэж өөртөг усны саваад ажил дээр үүш мөс. Тэгээ стил тэгсэрнэл ус амар бага уудаг болохоор миний арьс ус жоохон уугаад гэж хэлэх юм болов. Тэгтээ би аль одоо болохоор яг өглөө яг босоод мега яг цэвэр ус тэгээ араас нь яг зүг юм болтой. Усын москол лимонт ус авах гэж чийж байгаа. Тэгээ би ус уухаараа жоохон газтай ус уучих гэдэг. Sparkling Mora уух нэлийн туртай төрлийн хүн. Газтай ундаа уугаад идгээ бод болоод газтай ундаа нэлээх худжгаад болоод газтай ус руу хувирсан. Тэгээ газтай уснаас буцаад зүгээр ингийн ус руугаа удахгүй хувирна гэж би бодож байгаа. Тэгээ хүн явцтай төвчтийн байгаа зү гэдэг шиг явж байна. Би аймаа ингээд та нарт ядаргаатай нь уучлаарай. Эрүүл арьстай байхын тань хамгийн гол нууц юу? Сайхны нууц юу вэ гинэ? Намайг эрүүл арьстай гэдгийг яаж мэдсэн бол бидэхгүй. За тоглосон юм да цагаан ялгаанаас олох хэрэгтэй. Тоглосон шүү. Бусад хүмүүсээс асуувал хүмүүс усуух гэж хэлэх байх. Ягаад гэвэл миний үздэг YouTuber хинхэн skincare хийж байхдаа ус сайн уугаарай гэж хэлдэг. Тэгээ миний хувьд бол би баг 7-2-3 сайхан маск тавиад арьсандаа чийг өгчдөг байгаарай л гэж хэл. Гэх бохоо миний тийм гоо сайхны нууц маск гэвэл чигшил сайн өгөөд тэгээд нарны тосоо сайн түрхэж ярьсан хамгаалдаг байгаасай л гэж хэлэх байх би бол. Стараад тэгээд гайхаа. Тийм тэгээ хүзүүгээ мартуу найзуудаа. Хүзүү чинь бас лэрс штэ. Нүрний чинь нэг хэсэг гэж явдгийг шүү. Тэгээ нүрээ будж байгаа бол араас нь заавал амар сайн зөвөрлөж зарчлаарай гэж хэлье. За тэгэнгүүтээ хамгийн сүүлийн асуулт нь 10 дахь асуулт нь who inspires your skincare and beauty style the most? Госах арьс арчилгаа болгон нүур будалц чинь inspire болсон хүн гинэ. Нөлөөлсөн хүн, хамгийн их нөлөөлж чадсан хүн.
та нүүр бодгийг бол мэдгүй. Нүүрээ анх би чинь 9 дугаар ангид ажиллаа 10 дугаар ангид ажиллаа буцчихсан. Яг нүдэндээ давхраа хийлгээд тэгээ тэрний дараагаас би нүүрээ бүр амар боддог болсон байсахгүй. Тэгээ би 11-т ороод 12 дугаар ангиас ер нь нүүрээ амар баг бодож эхэлсэн. Натуралаараа байх гэж чийдэг болсон. Нүүр арчилгаагаа сайхан дээр нүүр арчилгааны тал дээр баг манай ээж нүүрээ бодож байгаа бол нүүрээ амар сайн цэвэрлж байгаараа гээд тэгээд ээж өөрөө амар скин кэр хийдэг гэсэхгүй. Ээж ингээд амар их ингээд скин кэр юм авчаа тэгээд тэрийг ингээд хэрэглээл идэг байсан бохгүй. Тэгээд би баг тэрнийг хараад тэрийн дээрээгээд одоо бас ингээд амар скин кэр хийдэг байх гэж би боддог. Тэгээ энэс миний авралын тас. Тэгээ хүмүүс болохоор 345 билүүд нөгөөт нь 345-ыг амар сайн байдаг гэдгээд хэвсэхгүй. Тэгээ миний хувьд болохоор 147 миний хувьд хамгийн сайн нь. Энэ яг нөгөө нэг арсны онцлогоос олболт юм шиг байлээ. 345-ыг би яг энэ өмнө нь хэрэгэлсэн. Тэгээ энэ одоо ингээд шахагдаа явж байгаа байхгүй. Тэгэхээр би яг 345 сайн байхын үед сайн байсан. Гэхдээ надад л арай биш байх шиг санагдсан. Тэгээ 147 нь болохоор жоохон 20 аршин зориулсан болов уу гэж бодоод энийг авсан ч гэсэн ч хүмүүс 345-аас 20 аршных гэдсэн байхгүй юу. Тэгээ би гайхаа л аль нь юм бол битггүй. Тэгээ интернетээс яаж үзэхээр энийг ч гэсэн 20 аршных гэж гарч ирэлээ. Тэгээ юу ч гэсэн нэг иймэрхүүлээ. За энэ бол миний оройны яар зарчилгааны хамгийн сүүлийн бүтээгдэхүүн. Ингээд дуусаа. Тэгээ урууландаа ямар нэгэн юм төрчих идэхгүй бол миний уруул хагараад байгаа. Энэ ингээ амар хатцсан байгаа, амар хэцүү байгаа. Урууландаа болохоор юм sleeping mask тавьчих байгаа гэж бодлоо. Энэ бараг хамгийн сайн хумстайгаа гэдгийг мартчих байж байгаа. Энэ чих хугачаар төрчих. Тэгэхгүй бол нөгөө нэг хумстай үед хумсны завсраар амар хэцүү байдаг хгүй. Тэгээ зарим хүмүүс гараараа зэрхээ загаараа тэгээд энэ чинь миний гар миний урал гэлтий. Тэгээ угаасаа цэвэрхэн байгаа. Тийм нэг юм хэрэгтэй хүмүүс үзчихээл нүүрэндээ ядаж нэг удаа ажилтгаа чигшүүлэх тас төрчихж байгаарэ та нар. Ядаж тэр нөгөө нэг 7-г нэгтлүү тэр мэрийг авч хэрглэж байгаарэ. Та нарын ярьж ихсэн ярьсан шүү. Гэтэ нэг мем байд гэхдээ нөгөө нэг би ярьсан арчлаад гээд нөгөө нэг 80 хэрэглээд байгаа юм. Зүгээр л усаар цэлдэг. Хүний хайрс 2 гээд нэг тийм юм байд гэхдээ тэр зэрэндээ гэхдээ үний юм шиг санагдаад л. Гэтэ ягаад ч тэгээ усаар агаасан зэрхэн байж чаддаг юм уу? Туршаад үзсэн мэт гэхдээ. За. Нэг юм skin care-тэй байла. Тэгээд та нарын оройны skin care ямар байдаг вэ? Минийхээс өөр үү? Эсвэл надаас сурч мэдэж авсан зүйл байна уу ч гэх шиг. Тэр чих. Тэгээд надтай адилхан skin type-тай байгаад арсныхаа учрыг бүр өөртөө яг тохирсон skin care болсон хүмүүс байвал доор юу хэрэгэлдэгэ бичээд надтай адилхан бүтээгдэхүүн хэрэгэлдэг бол ямар фидбек өгч байгаагаа бас бичээд үлдээгээрэй. Яг хамтлаар уулзлаа. Тэр баяртай найзуудаа